За сайн байцгаана уу? 5 минут подкастынхаа 5 дахь дугаараар уулзч байна. За энэ удаагийн зочноор доктор профессор Эрдэнэт Оторгочтой уулзч байна. За сайн байна уу та? Сайн байна. За өнөөдөр би танаас нэг зүйлийг тодруулж асууж бусдад ингэж хүргэх нэг мэдээлэл өгнө. Тэр нь болохоор шинжлэх ухааны технологийн сургууль салбар мэдээлэл холбоо технологийн сургууль дээр койкогийн төсөл хэрэгжиж байгаа. За энэ койкогийн төсөл нь болохоор яг ямар төслийн тэгээд энэ койкогийн төслийн үр ашиг нь одоо манай оюутан залууст ямар авахын цаашлаад энэ Монголын ерөнхийдөө энэ мэдээлэл технологийн салбарт ямар өрөөгөөж өгөх юм гэдгийг та нэг тайлбарлаад өгөөч. За манай сургуулийн хамт олон одоогоос 3 жил гараагийн өмнө Солонгос улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага койко гэж байгууллагад нэг төсөл биччихсэн юм. За тэр төсөл нь бол юу гэхээр ерөөсөө энэ мэдээлэл болоо технологийн салбарт боловсрол шинжилгээ ухааныг хөгжүүлэх ийм чиглэлтэй төсөл. За тэгээ энэ мэн бол нөгөө буцалтгүй тусламжийн төсөл байсан учраас 3 жилийн хугацаанд койкогоос бол 3-4 судалгааны байг ирж үнэхээр энэ төсөл танай одоо энэ сургуульд хэрэгтэй юм уу, Монголд хэрэгтэй юм уу, гүй юу гэдгийг л олон талаас нь судалсан. Тэгээ судал тэгээд үр дүнд нь бол ер нь бол энэ бол Монгол улсад шинжлэх ухааны технологийн их сургуульд хэрэгтэй төсөл байна гэдэг энэ төслийг байна баталсан. За төслийн маань нэр бол юу гэж юм гэхээр шинжлэх ухааны технологийн их сургуулийн мэдээлэл холбоо технологийн сургуулийн чадварыг бөхжүүлэх гэдэг нэртэй ийм төсөл байна. За тэгэхээр яг энэ төслийг бид анх бичихтэй бол Монгол улсын үндэсний хөгжлийн бодлого, мэдээлэл холбоо технологийн салбарын хөгжлийн бодлого, дээд боловсролын салбарын хөгжлийн бодлого, шинжлэх ухааны технологийн их сургуулийн мастер төлөвлөгөө гээд бодлогын баримтчигтээ тусгацсан зорилтуудыг нэлээд нэгтгэж дүгнээд ингээд төслөө бичсэн. За тэгээд төслөө бичихтэй бол үндэслэл гэж гарах хэрэгтэй. Үндэслэлдээ бол хэрвээ одоо шинжлэх ухааны технологийн их сургуулийн мэдээлэл холбооны технологийн сургуулийн чадварыг дэвшлүүлэх юм бол энэ маань өөрөө Монгол улсын мэдээлэл холбооны технологийн салбарын хөгжилд нэлээд үнэтэй хувь нэмэр болж хөгжлийг нэлээд урагшин эрчимжүүлнэ. За тэгээд мэдээлэл холбооны технологи хэрэгэлдэггүй салбар гэж байхгүй болохоор энэ салбарын хөгжил нь бус салбарынхаа хөгжлийг бас цааш нь дэмжлэг үзүүлж өрсөлдөх чадварыг нь сайжруулна. За бусад салбарууд одоо эдийн засгийн бүх салбарууд ингээ Монгол улсад хөгжөөд ирэхээр энэ маань бол Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд их түлхэц болно. За гэх мэтлэнгээр ингэж одоо хөгжлийнхаа энэ төслийн зарилтыг бол ингэ тодорхойлсон юм аа. За тэгээ энэ төсөл байна бол 3 жил үргэлжлэх төсөл байгаа. 19 оны сүүлээр бол одоо албан ёсоор төслийн үйл ажиллагаа эхэлсэн. 22 онд ер нь бол дуусах учиртай. За төслийн нийт өртөг нь бол нэг 6 сая Америк доллар. За энэ төслийг бол хэрвээ дотор нь агуулгаар нь авч үзэх юм бол 4 том багц ийм ажлууд байх юм. За нэгдүгээрт нь бол Солонгосын ихтэй сургуулиудаас одоо экспертүүд ирж манай профессор багш нартай хамтарч ажиллах нэг ийм ажил байна. За манай сургуулийн профессор багш нар нэлээд олон тооны хүмүүс Солонгосын ихтэй сургууль Эрдэнэ шинжилгээний байгууллагад очиж бас туршлага судлах, өөрийгөө хөгжүүлэх нэг ийм юмнуудыг хийгдэнэ. За төслийн ажлын одоо хамгийн том одоо компонент нь бол одоо тоног төхөөрөмж, лаборатори байгуулга. За энэ бол нийт төслийн бол 50% эзэлж байгаа. Өөрөөр хэлбэл 3 сая доллар нь бол одоо орчин үеийн одоо өндөр бүтээмжтэй хамгийн одоо судалгаа шинжилгээний тоног төхөөрөмж, лаборатори байгуулах ажил байгаа. За тэгээд дөрөв дэх хэсэг, дараагийн нэг хэсэг нь бол сургуулийн гадна дотн нь бол тодорхой хэмжээгээр барилгын засвар, товчлолтын ажил хийгдэнэ. За нэг ийм одоо 4 үндсэн одоо компонентээс бол төсөл маань бүрдэх юм аа. За энэ чадварыг бичүүлнэ гэдгийгээ бол бид бол 4 төрлийн чадварын тухай ярьж байгаа юм. За нэгдүгээрт нь удирдлагын чадварыг бичүүлнэ. Өөрөөр хэлбэл дээд боловсролын байгууллага гэдэг утгаараа яаж чадвараа дэвшлүүлэх үү, бэхжүүлэх үү. Ялангуяа Монгол улсад бол ялангуяа агсан төвшний сургалт судалгааны чадварыг хөгжүүлэх асуудал бол маш чухал. Тэгэхээр энэ чиглэлийн удирдлагын чадварыг
сайжруулах асуудлыг энэ төслийн хүрээнд хийн. Хоёр дахь чадах нь бол судалгааны чадах. Дэлхийн жишгт хүрсэн судалгаа шинжилгээний ажлыг хийн. Энэ талаар бол дэлхийд одоо тэргүүлдэг Солонгос улсын ихтэй сургуулиуд, профессоруудтай хамтарч ажиллана. Гурав дахь чадах нь бол боловсролын чадах. За энэ дотроо бол агсан дэвшний нэлээд олон тооны шинэ хөтөлбөрүүдийг бий болгож хэрэгжүүлнэ. Ингэснээр бол Монголд бол одоо ийм мэдээлэл холбоо технологийн чиглэлийн сургалт ийм үйл ажиллагаа нэлээд өндөр түвшинд гарч ирнэ. Ер нь ч одоо манай сургууль бол Монгол улстай бол мэдээлэл холбоон технологийн сургалтын талаар бол тэргүүлэх байр суурьтай сургууль. Тэгэхээр энийхээ бол улам бэхжүүлэх юм. За дөрөв дэх нь бол сургалт судалгааны орчинг сайжруулна. За энэ дотор нөгөө түрүүний миний хэлдэг тооны төхөөрөмж, барилгын гадна дотн засвар ер нь бол сургалт судалгаа явуулах орчныг илүү одоо орчин үеийн болгож хөгжүүлэх. Төхөөрөмж нэмээд бас програмч, орчин үеийн ном биш тийм. Энэ бүхэн бол энэ хэсэгт бол орох юм аа. За лабораториудын тухайд бол бид бол ер нь бол манай сургууль бол өөрөө бол одоо бол 20 гаруй тооны лабораторитой. Энэ талын хангамж нь бол Монголд бол боломжийн түвшинд гэж үнэлэгддэг. За ийм учраас бол бид бол энэ КОИК-ийн төслийг бол илүү одоо агсан түвшний сургалт, одоо магистр, докторийн сургалт. За тэгээд дээр нь судалгааны ажилд зориулсан ийм лабораториуд байхаар төсөөлөд урьдчилсан тооцоо судалгаагаа хийж байна. За лабораториуд нь ямар лабораториуд байна гэхээр за нэгдүгээрт өндөр бүтээмжтэй тооцоолол. За ер нь бол бараг л суперкомпьютерийн ийм одоо мини суперкомпьютерийн лаборатори бий болно. За энэ лаборатори нь бол бусад лабораториудынхаа цөм нь болох юм байна. За хоёр дахь нь бол Малтмедиа институт компьютерийн харааны ийм лаборатори бий болно. За өнөөдөр бол одоо мэдээллийн технологид малтмедиа одоо энэ их хөгжиж байна. Одоо видео клип, компьютер тоглоом тийм ээ. Одоо виртуал reality, augmented reality гэдэг ингээд компьютер хараа одоо хиймэл оюун энэ чиглэлийн маш хөгжиж байгаа учраас энэ чиглэлийн лаборатори гарах юм. За гурав дахь лаборатори нь бол виртуал тооцоолол. За өнөөдөр бол ер нь бол зайнаас ажил үйлдэл хийх, виртуал тооцоолол хийх энэ асуудал чи улам их газар авч хүчтэй хөгжиж байна. Тэгэхээр энэ чиглэлийн лаборатори гарах юм. За дөрөв дэх лаборатори нь бол мобайл тооцооллын лаборатори байх юм. За өнөөдөр бараг л одоо хүн бүхэн хармаандаа ухаалаг гар утас авч явдаг болсон байна тийм. Тэгэхээр зэрэг одоо энэ чиглэлийн одоо шинэ аппликейшн хэрэглээнүүдийг бий болгох, энэ чиглэлийн судалгааг явуулахад бол энэ лаборатори их чухал. За өнөөдөр бол дэлхийн нийт бол ер нь бол сүлжилтсэн ийм орчинтай болцсон байна. Сүлжээ гэдэг бол маш чухал болцсон. Тэгэхээр сүлжээгээр одоо компьютерийн сүлжээгээр бүх одоо компьютер гар утас одоо энэ мэдээллийн технологийн хэрэгслүүд хоорондоо холбогдоод ирэхээр гардаг нэг чухал асуудал бол ихээр яаж аюулгүй байдлыг нь хангах уу гэдэг асуудал байна. Тэгэхээр энэ мэдээллийн аюулгүй байдлын лаборатори гарч ирнэ. За энэ 5 дахь нь 6 дахь нь бол дээд түвшний сүлжээний технологийн лаборатори байх юм. Шинэ үеийн сүлжээний технологи ямар байх вэ? Энэ чиглэлийн юм байна. За дараагийн лаборатори нь бол утасгүй холбооны одоо лаборатори байх юм. Тэгэхээр энэ утасгүй холбоо гэдэг бол ер нь бол улам хөгжиж байна. Улам их газар авч байна, тийм ээ. Энэ юу байх юм бэ? За ингээ утасгүй холбооны технологиг дагаад бол дараагийн лаборатори гарч ирж байгаа. Радио давтамж, антенны лаборатори. Энэ их чухал. За 9 дахь лаборатори нь бол чип дизайн. Электроникийн одоо чип дизайн. Одоо шинэ орчин үеийн одоо чип төхөөрөмжүүдийг бүтээх энэ чиглэлийн лаборатори байх юм. За 10 дахь лаборатори нь болохоор embedded system. За өнөөдөр бол орчин үеийн одоо бараг бүхэл том төхөөрөмж бол цаанаа бол компьютерийн удирдахтай болчихсон. Тэрийг нь бол embedded system гэж нэрлэдэг. Embedded system роботикийн ийм лаборатори байх. Тэгэхээр өөрөөр хэлбэл ухаалгаар бол үйлдвэрлэлийн том төхөөрөмжүүдийг удирдах тийм ээ. Том төхөөрөмжийн автоматжуулалт
За энэ чиглэлийн ийм лаборатори байх. За ийм 10 лаборатори бол энэ төслийн хүрээнд бий болно. За энэ мэн бол одоо манай энэ сургуулийг сонгосон оюутнуудад бол сурах орчин ирээдүгээ одоо их өдрөгөөр харж мэргэжлээ зөв сонгож орчин үеийн чиг хандлагыг дагаж өөрийгөө хөгжүүлэх энэ бололцоог олгоно гэж бид бол харж байгаа. Тэр лабораторид дэлхийн түвшний сургалт явдаг тийм лабораториуд одоо манай сургуулийн бүхэл одоо салбар дээр лабораториуд байгуулагдах юм шүү дээ. Бүх одоо мэдээлэл харилцаа холбооны салбар дээр бүх чиглэлээр нь тэгээ бүх чиглэлээр гарч ирж байгаа. За. Өөр танд нэмжлэх зүйл байна уу? Оюутан залгас зөвлөгөө одоо энэ хөлөөрөө одоо ийм их үед бас оюутан залгас. Ер нь бол манай оюутан залуучууд энэ одоо ирээдүйн мэргэжлээ сонгох гэж байгаа залуучууд бол өнөөдөр бол ямар мэргэжлээ сурвал одоо ирээдүйд сайн сайхан амьдарч болох бол гэж их бодож байгаа байх. За хэрвээ одоо ингээд одоо олон нийт дэлхийн нийтээр гарч байгаа мэдээлэл энэ бол зөвхөн Монголд биш дэлхийд байгаа үзэгдэл бол мэдээлэл болон технологийн чиглэлийн одоо энэ мэргэжлүүдийг сонгох юм бол энэ бол маш их ирээдүйтэй ийм салбар цаашдаа улмал хөгжин. За та бүхэн анзаарж байгаа бах оюутнууд энэ төр бол ер нь бол дэлхийн одоо энэ хамгийн одоо баян жилийн нэг томоохон компаниуд бол сүүлийн үед бол дандаа л энэ мэдээлэл болоо технологийн салбараас төрөн гарч ийн шүү дээ. Одоо юу гэдэг юм Facebook, Twitter, Yahoo, Amazon, Alibaba тэгээ дандаа одоо мэдээллийн технологийн чиглэлийн компаниуд байна шүү дээ. Тэгэхээр бол энэ бол маш их ирээдүйтэй ийм чиглэл. Тэгэхээр энэ чиглэлийн мэргэжлийг сонгох юм бол их хурдан амжилтанд хүрэх болцоо юм. За баярлалаа.